радио 88.3 дэлгэн дээр сүхэд харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин өргөе Улаанбаатар хотод 15 цаг 13 минут болж байна. Радио 3 дахь студиэс хөтлөгч анжгаа хөтлөгч цэцэг найруулагч ундрах нар элдв шипийн нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Өдрийн мэнд хаа? За өдрийн мэнд өгөргийа. Баярлаа. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бяцхан гэдсэн даз жаргал бэлэглэн амьд бактери хүүхдийн Linux хамтран ажиллана. За мөн Skytel InLive Hybrid хосолсон төлбөрт үйлчилгээгээр хамтран ажиллана. За өнөөдөр баасан гарагт бид хоёр элдв шипигээр хоолны талаар шипи хуваалцдаг байгаа. Юу яасан хүмүүс одоо машиндаа явж байгаа хүмүүс эдгээр одоо уучлаарай. Бүтэн 40 минут яг хоол ярина шүү. Тий. Ер нь хоол яриад тэр хоол нь надад ингээ үнэхээр таалагдаад эсвэл ингээд сонсогчдоос шипи аваад би хийж болмоор юм байна гэж бодохороо хийчдэг. Тэрүү чи өмнөх 7 хоногт чи хоёлаа жигэнсэн гуралтай шүлжсэн. Жигэнсэн гуралтай шүлж өстэй уйлуулсан шүү дээ. Нөхрийн хөөс гараад чи ийм хоол хийж чаддг юм уу гэ. Тэгээ шипи аваад айгүй гой хоол хийсэн. Харсан би. За тэгэхээр өнөөдөр магадгүй гэртээ яриад гуйлаа шил хийх юм шиг байна. Хэдүүл өнөөдөр гуйлаа шарна. За гуйлааш гэдэг хоол бол монголчуудын одоо нэг нэлээд дээгүүртэй ирэмтлэгддэг хоолнуудын нэг. Ганцхан дөрөхлөөр гуйлааш авдаг хүмүүс бол зөндөө олон байгаа. Гуйлааш л авчий гэдэг те. Ийм хүмүүс байгаа. Тэгэхээр гуйлаашаа яаж хийж вэ? Гуйлаашны хачиртаа юу сонгож ийн вэ? Тэгээ гуйлаашныхаа махыг яаж бэлддэг юм бэ? Ямар мах сонгодог юм бэ гэх мэтээр ингээд ерөөсөө гуйлааштай холбоотой шипинууд аваад. Чи жишээлбэл гуйлааш яаж хийдэг? Өхрийн маханда өхрийн мах сонгодог л да маханда. Тэгээ өхрийн маха дөрүүлжин цул мах сонгоно. Тэгээ дөрүүлжин гой том ингээ хийчихвэл гоё энд нэг ингээ хазалтаар биш баг тэр махыг 3 хувааж хазуул зүгээр юм шиг юм том хийх дуртай л да. Тэгээд өөх мах наалагдаад ер нь бол цул мах гэхлээр өөх жоохон багтаа болчтой. Гэтэ хажуугаар нь өөхөн дуртай болохоор сүүлийн өөх ч юм уу ганц нэг байвал гоё санагдаад байдаг. Соуснд нь хийждэг гэсэн. Тэгээд юугаа ингэн нэг талаас ногоо нөгөө талаас мах байгаа даа. Тэгээ хамгийн надад гуйлаашийг гоё болгодог зүйл бол махыг эхлээ шарах. Зарим тохиолдолд хүмүүс шууд ингээд нэг чанж хэрэглээд идэв байхгүй. Тушаан шиг болгочоод идэв штэ. Нэг гоё. Яаж тэгвэ? Тушаан шиг болгодог нь бол нэг удаан чанж байгаатай холбоотой. Харин тэрийг гоё зөөлхөн байлгаж байгаа нь болохоор эхлээд махаа заавал шарах хэрэгтэй. Шарж ин гэдэг чинь махны гадна талаар нь гинтийн нөгөө өндөр температураар хайр сүсгээд дотор талынхын тэр нөгөө махны гоё зөөлөн шүүслэг байдлыг нь хадгалж байгаа хэлбэр байхгүй. Тийм тэгэж хайр юу яаж агаад шарж агаад дараа нь ингэж удаан болгоод буцлах юм бол илүү гоё зөөлөн, илүү гоё шүүслэг ийм сайхан амттай гуйлаш болно. Хамгийн гол нь шарна. Махыг шарна. Эхлээд шарах юм байна тийм үү? Тэгээ хичнээн минут чанахтлаар тэгж тушаан шиг болдгийг. Ер нь тухайн махнаас хамаарч байна хаа. Юуны мах сонгосноос хамаарч байна. За гуйны цул мол те нэг юм цул махны хувьд бол нэг 30 минут байхад бол дажгүй болчихно. Гэхдээ нэг цаг байлгах юм бол бүр үнэхээр гоё ингээ бараг ширхээрээс халаад унахаар тийм болдог шүү. Тэгээд нөгөө мах шарсан юу байгаа штэ хамгийн түрүүнд махаа шарчин. Тэгээ мах шараад махаа ингээд авчтیں۔ Авчингуудаа үлдсэн тэр тосон дээр нь сайхан юунуудаа шарчин. Ногоонуудаа шарчин. За тэгээ ногоонуудаа шарангуудаа тэрэн дээрээ нөгөө шүлээ гой нөгөө юм тушаан шиг өвтгөн болгоё гэдэг юм бол томатны паста. Тодруулъя. Ногоонуудаа гэдэг нь ямар ногоонууд? Амтлаганаас л болох. Би бол луун л хийдэг. Тэгээ луун сонгон тэгэл болоо. Хүмүүс амтд чинжүү сармисны гол мол хийцэн байдаг штэ. Тийм үү? Тий. Гуйлаашны хачирнд. Би будаа байдаг те гуйлааш чинь бол будаа дагалддаг хоол штэ тийм. Хачирн гэдэг нь болохоор та хажууд байгаа нөгөө салаатнуудыг хэлээд байна үү тий? Тэдний хувьд болохоор би нийслэл салаад байл илүү дуртай. Тийм нийслэл салаад байдаг. Салаад гуйлааш тэгээд будаа байвал. Тий, будаа бол мэдээж байна. Тийм тэгээд будаан дээр болохоор сүүлийн үед манайх нөгөө нэг энэтхэг будаа гэж юу гэдүүлээ басмод гэдүүлээ. Басмод гэдүүлээ юу гэдүүлээ. Урт будаанууд. Тийм. Тэднийг хэрэгжилж байгаа. Тэр ер нь ийм каритай тэгээд ийм эсвэл ийм гуйлаашны ийм өтгөн юутай илүү гой цогцдог. Сүүлийн үед манай нэг найз сайхан тал гээд будаа оруулж ирээд байгаа. Би тэр будааг их авч байгаа. Яг чошин будаа байдаг. Өнжөөгөө. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг энэ талаар ярина. Басмати будаа гэдэг ч нэрээ тий. Аха та гуйлааш өрн өөрөө яг ингээ сайхан гардаж хийж ивүү? Эзэж хийж байгаагүй. Гуйлааш иддэггүй идчихсэн. Гуйлааш миний нөгөө нэг яг ингээ favorite бол биш л байна л да. За. Гэхдээ би гуйлааш яг ингээд хоол тааралдаад гуйлааш байвал идчихдэг л да. Тэгээд яг тийм гоё юм тушаанг шиг болцсон те тэгээд
Будаан дээр нь будагийн ингээ гоё соус моус дээгүүр насгаад гоё болгоцсон байвал давгүй л хоол ер нь бол Би өсөө тань. тийм давгүй хоол байдаг. Би ер нь гуляшийг яг тийм маханд л хамаг хүчээр байна. Нэгдүгээрт маханд хамаг хүчээр байна. Хоёрдугаар соуснд хамаг хүчээр байгаа. Тэр соусыг гоё амталж чадах юм бол ерөөсөө л гуляш тасархай хоол. Тэгээд гуляшны соус гоё байж ижил те гуляш гоё болдог юм. Яг үнэ. Тэгээд амталгаа нь янз бүр одоо ямар үед идэх чинь гэдгээсээ шалтгаалаад бас янз бүр байгаа. Одоо жишээлбэл гуляш ингээл хүүхдийн төрс өдөр өдөр дээр те дүүгийнхаа төрс өдөр дээр ингээл баахан жоох хүүхдүүд ирсэн байхад гуляш хийлээ гэж бодоход нэг амар хурц амттай юм бол тийм шүү дээ. Амталгаа нь бол гоё сулхан байх та зүгээр. Будаа төмсний нухштай хажууд нь ногооны салааттай идгээ гэсэн байна. Төмсний нухшийг төмсний нухсаа тавган дээр тавьчаад дээрэс нь юугаа гуляшныхаа тэр мах соусыг асах хамгийн гоё. Тэр ихтэй гоё. Нэр төмсний нухштай байдаг юм байна те. Төмсний нухшийг би нэрээ яаж маш гоё амттай болгоод өглөөр жоохон цэцгийн тос дээрээс нэмээ жоохон майонез хийчдэг. Майонез хийхээр аягүй гоё амттай болчдөг шүү. Сүүгээр зурчдаг шүү дээ. Тий, сүүгээр зурж болно. Тий. Гэтэ майонез хийчих юм бол бүр илүү гоё амтлаг болчдөг. Ямар ч нэг тийм илүү амтны шаардлага байхгүйгээр их гоё болчдөг. За, гих мэдчлээ өнөөдөр хэдүүлээ сайхан. Гуляшны талаар ярих нэ. Жоох өсөд байна. За тэгэхээр одоо бит хоёр нэг хамтран ажиллагчаа танилцуулсны дараагаар утсаа нэ. Тэгэхээр та бүхэн орж ирээд гуляшны мастерууд нь орж ирээд гуляшийг ингэж уралд юм аа гэдэг хэвээр нэг нүдэнд харагдаж шүдэнд зөөгтөл яриад өгөөрэй. Тэгээд орой бүгд бөөнөрөө сайхан гуляш хийх нь шүү дээ. За тэгэх юм байна. За амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн аз жаргал бэлгэлнэ гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байгаа. Надад ураа нэг гой санагдаад идэм бяцхан гэсэн аз жаргал бэлгэлнэ гэдэг. Тэгэд жоох хүүхдүүд чинь ингээд гизэн жоохон хямарчингууд нэг бол ингээд дүүрээд идэг эсвэл ингээд гүйлгээд идэг тий. Энэ үед чинь ингээд за хилж чадахгүй, зовирлож чадахгүй гизэн дүүрэл уйлагнаал айгүй хэцүү штэй хөрөх юм. Тэгэхээр яг юм бяцхан гэсэн аз жаргал бэлэглэх бүтээгдэхүүн бол Linux. За зөвхөн бяцхан гэзэнд бэлэглээ зохисгүй аав ээж нарт ч гэсэндээ аз жаргал бэлгэлж ийн хүүхэд нь өвдөхгүй байхгүй байна гэдэг чи яасан юм лээ. За Linux гэдэг нь юу юм бэ гэхээр гидсний ашигтай бактерийн тэнцвэрт байдлыг хангадаг ийм л бүтээгдэхүүн байна. Монгол улсын эмийн бүртгэлд эм гэж бүртгэгдсэн ашигтай бактери эм гэж бүртгэгдсэн байдаг юм байна. За ихэнх ашигтай бактери бол биологи бүтээгдэхүүн гэдэг юм уу ингээ бүртгэгддэг юм байна л да. Тэгвэл энэ бол эм гэж бүртгэгдсэн байдаг. Монгол зарагдж байгаа леопилжүүлсэн амьд ашигтай бактери ганцхан байдаг юм байна. Энэ нь Швейцар улсын Sandoz компани Linux юм. Хүүхдийн Linux-ын сүүн хүчлийн бактери буюу бифидобактери агуулдаг. Яг хүүхдийн эзний 80-90% хүртэлх хувь нь бифидобактери байдаг учраас хүүхдийн биеийн онцлогт яг гоё тохирч өгдөг гинэ. За леофилжүүлсэн гэж юу яриад байгаа юм гэхээр энэ ерөөсөө л амьд явсаар байгаад яг бүдүүн гидсэнд очиод биелүүлэх үүргээ биелүүлэх талаар л ярьж байгаа. Тэгэхгүй болохоор нийтээрээ гэсэн үг. Яг ямар ч хорогдол байхгүйгээр зорьсон газараа саадгүй хүрнэ гэсэн үг. Тэгэхгүй болохоор одоо бид нар за ажиллаа шүлсэнд ийм ферментүүд байна. Цааш нь улаалгаар давуулаад ходоодонд орлоо. Ходоодны шүүс байна. Тэнд чинь ходоодны хүчил байна тий. Ингээд ер нь хорогдох тохиолдол маш их байдаг гэж байгаа. Тэгээд леофилжүүлэх аргаар гаргаж авсан учраас санаа зовхон байхгүй 10 тэрбум бол 10 тэрбумаараа гэд ингээд бүгдээрээ сайхан очих нь нэг цох нэг ширхэг тотохгүй гэсэн үг. Леопилжүүлсэн бактери гэдэг бол ходоод болон цөсний хүчилт төсвөртэй. Хүний биед ороод амьдрах чадвар нь ийм өндөр бактериуд байдаг байна. За Linux-ийг хэрэглэх заалтуудын хувьд бол гидсний хямралууд, өтгөн хатаалт, гидс дүүрэх, гидсний вирус, нянгийн халдвар авсан тохиолдолд за мөн антибиотик эмчилгээ хийлгэж байгаа бол заавал хамт хэрэглээрэй яа гэхээр антибиотик эмчилгээ чинь сайн муу бүх бактерийг устгацдаг штэ. Тэгэхээр антибиотик эмчилгээний сөрөг нөлөөг 2 дахин бууруулдаг учраас эмчнэр заавал хамт Linux-ийг бичиж өгдөг болсон байлээ. Энэ ашигтай бактери ингээд яагаад бид нар ингээд ашигтай бактери хэрэглэх ёстой юм бэ? Энэ яагаад энэ чинь нэг учир шалтгаан байх ёстой штэ. Тэгвэл ингэж байна. Хоол боловсруулалтыг дэмжиж витамины нийлэгжилтэнд оролцдог гэж байна. За түүнээс гадна өвчин үүсгэгч бактерийн үржлийг дарангуулждаг, дархлаа системд нөлөөлж дархлааг сайжруулдаг, хорт бодисыг саармагжуулж харшил үүсгэгчийг бас арилгадаг гэсэн байна. Тэгэхээр энэ бол ер нь баг хүн болгон хэрэглэх ёстой зүйл байх гэдэг юм. Тий. Тэр тусмаа антибиотик хэрэглэж байгаа хүмүүс ер нь хэрэглээрээ би эн чинь нөгөө нэг таблеткэндээ 7 ширхтэй юм билээ. Тэгээ ингээ хайрцгаар навахаар 28 байлуу 3 шиг 21 байлуу сайн мэдэхгүй байна. Хэрэглэж байгаа. Тэгээ хэрэглэхээр нэгдүгээрт юу яд юм бэ? Арьс аягүй гоё ялт юм билээ эмэгтэйчүүдээ. За мэдээж тэр үтэн гарах марах асуудал бол их сайхан зэгцэндээ орсон. За баярлалаа. Та өөртөө орхон ямар ч юм сангаас нэг худалдаа авах болцоотой. Facebook дээр Linux дундуур зураас амьд бактери гэдэг кириллээр бичих юм бол хуудсыг дагаад илүү их мэдээлэл авах болцоотой шүү.
За баярлалаа манай нэвтрүүлэгтээ бяцхан гэсэн дадж жаргал бэлгэлэн амьд бактери хүүхдийн Linux хамтран ажиллаа. За баярлалаа. За эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарууд байгаа. Залгаад үгүй коллеж чи ингэж хийдэг байхгүй. Ингэж хийвэл айгүй гоё болт ингээд. Тэгээд тэр нарийн нандан гоё юунуудаа хийвэл жорнуудаа хуваалцвал айгүй гоё. За тийм яг үнэ. Өнгөр гуляш гэж байгаад идэг штэ. За тийм. За өнгөрт бол гуляш гэдэг хоол бол шүлтэй хоол шүү. Тийм гэсэн тийм. Тийм шүлтэй хоол байдаг. Манайд л орж ирэхдээ нөгөө юу болоод ороод ирсэн. Хоёрдугаар хоол болоод ороод ирсэн болохоос би бол яг өнгөр гуляш бас идчихэл байлаа. Идэд удаа идэх болцсон олдчихсэн. Өнгөр гуляш гэдэг бол тийм шүлтэй хоол байдаг. Энэ сараа онцгтарж орж ирэл ууг нэстэ нэг бичмээр юм да. Юу яасан ш тайха нэлээд дээр хоол идэж явж байгаад өнгөр гуляш гэхээр захиалаад үзсэн чи тэр угаасаа ч нэг тийм орчин нэг тиймэрхүү газар байсан л да. Тэгсэн ваарн дотор шүлтэй ирд юм билий. Ваарнд ирэхээр илүү гоё амттай. Тэгээ ваарнд ингэж нөгөө нэг угаасаа цаанаасаа хийхдээ ваарнд хийдэг учраас тэр нөгөө нэг маш гоё чанаад тийм гоё зөөлхөн болт юм лээ ш тэр чинь. За. 99 29 өдрийн мэнд. Өдрийн мэнд ээ. За өдрийн мэнд хоёроо. За их баярлалаа. Эмэгтэй хүн орж ирсэнд их баяртай байна. Ирчүүд орж ирэл цэцбулаацтай байт юм байсан. Хүн байна. За. Залуу агт ч одоо насараа л хоол хийсэн хүн байна. Нэгдүгээр ангиасаа хоол хийсэн. За. Гуляшиг бол хашраагаад өгөн үстэй. Анхандаа бол залуу хад бол гуляшиг яг л өстө өнгөр гуляш яаж хийх үү? За тэгэл одоо чех гуляш, орон орны гуляш яаж хийх үү? Орос гуляш яаж хийх үү гэл ингээл янз бүрийн аргаар нь хийдэг байлаа. За одоо тэгээд 40 нэмэх болоод ирэнгүүт гуляш эко болж ирсэн миний үед. За одоо яаж хийж гин? Туршлага одоо хийхдээ би одоо ингээл намар эзний мах авдаг штэ. За тийм. Тэгээд маха янзлж байхдаа дандаа зөөлөн махнуудаа шүлтэй хоол молондоо бэлтчихэл гуляшны маха тусад нь бэлтэн. За энд юу орох вэ гэхээр одоо өрцний мах орж байна. Өвчний өрцний махнууд орж байна. За дандаа булчингийн махнууд орж байна. За булчин махнууд. За дээрээс нь би бүлхнүүдийг би ер нь хайдаггүй. За. Бүлх шүрмс. Одоо ингээ нөгөө шүлтэй олны махан янзлахаараа тэд нар ялгаа тавьчихдаг. Яг гуляшны махны зориултаа том ингээ автгаа том хийгээл. За тэгэл өстой бүгдээр хоолоолны хорон төсөлдөгөл өстой тэдрээр чинхэн 40 нэмэх болсон хойно гуляш идэг болсон. Учир нь энэ бол тэр чигтэл нөгөө глюкозамин хондроотын ялгарч байгаа. Яг үнэ. Дээрээс нь коллаген. Тэгээ махан амтлагтай яаж амтлах вэ? Шүрмс гэдэг чинь бол малын махнаас юу ч хайхгүй шүү дээ. Тэр чигээр холбогч идэх учраас. Ийдээс одоо идэж авахд ерөөсөө юу ч хайхгүй тэр малаас тэр махнаас идэж авсан. Би бол нэг ширхэгч өсөл хайна өгөхөөс биш. Арай л өсөө нэтгэхгүй юм да. За тэгээд яаж амтлах вэ гэхээр маха эхний удаадаа нэг чанчна. За. Тэгэнгүүт нь дахиад дараагийн нөгөө ялц чанартай чандгийн. Тэгээд дараагийн удаа чанахтаа намар бас би маш их хэмжээгээр нөгөө помидор, Монгол помидор нөөшлөд авчдгийг. Тэрийг яаж нөөшлөж авдаг вэ гэхээр нөгөө пестицидийн сайхан арилгаж уваа цэвэрлээд голоор нь зүсэл ерөөсөө органикаар нь төмөр юун дээр, жигнүүрэн дээр хөлтөвчнтэйгээ хөлтөвчдөг. За. Органикаар нь. За. Жинхэнэ органик. Тэгэл ерөөсөө нөгөө гуляшныхаа хоёр дахь чанахтаа нөгөө помидорнуудаа хийгээд тэгээд амтлагчууд юм. Гэхдээ би амтлагч хийхдээ ерөөсөө тэр элдв хангаа юм хийхгүй. Ерөөсөө даваа сонгом перц болоо. Даврын навч нэг баг шиг хийвэл их хийвэл бас гашуурах гэдэг байхгүй. Зөв. За тэгээд помидор тоноошлоо. Помидор яадаг зүгээр ингээд нөгөө Монгол помидорнууд ингээ худалдаанд гаргалаар нь авчдаг юм уу? Тэр өмнө говийн булганы помидор гэж нэг янзын помидор байдаг шүү дээ. Тэрийг авдаг юм уу зөвхөн? Би дарахных л да. Манай дарханд ч нөгөө газар тариалан ногоочд иртэй. Тэгэл өстой намар ерөөсө 3000 4000 бөөн төхөр нь ерөөсө аваад пестицидийг маш сайн арилгаал, угаагаал, хатаагаал тэгэл тэс хөлтөөчдөг. Тэгэл помидорт ерөөсө ингээл эко органик тэгээ будаага басматинд бодоо ер нь хүн тэгээд 40 нэмэх болохоор нэг л хэрүүл мэдээ санаа зовдөг болдог. Учир нь нөгөө ходоод нойр уцгаа өвдөд бисэлцсэн. За тэгээд махыг яаж тэр за нэг удаа бол чанцсан шүү дээ битүү чанах. Нэг удаа чанаад за хоёр дахь удаага чанахтаа помидор ээж нь хөлдөө помидор байна. Тэгээ амтлагчудаа ээж нь сонгоны гой том дөрүүлжин томоор нь хийчихдэг. Тэгээд ерөөсө сармис хийн, сонгон хийн, халуун перц хийн.
нэг жоохон лаврын навч хийх. Лаврын навч хийхээр гашуух гэдэг байхгүй юу? Бэрж гэсэн. Тэгэл помидортойгоо тэгэл дахиад нэг сайн чанчин. За тэгээ гаргаад ирэхэд бүр нэхгүй цэлцгэнэр шиг зөөлөн болоод тэгэл гуйлаш басматинд будаа хийлээ төмсөө нухлаа сайхан байцааны салат хийчихнэ. Байцааны салат соусыг нь яаж тэгж гоё болгоод байд юм бэ? Тэгэл хийхэд их гоё болчихдгийг шүү дээ. Жоо шингэн санагдвал 2 дугаар хурал жоох хийчих болно. Соусондоо юу? Жоо шингэн санагдвал тий гар болцоо хань. Тий 2 дугаар хурал жоох хийчих болно. Энд тань манай үзэж байгаа хүмүүс таныг энэ Коля гэдэг хүмүүн үгүй л байна. Ядаргаанууч яаж таниад байна. Сая мөнгө тэнгүүт нь таны зүгээр хийж байгаа ангил нүдэн төсөөлөгдөөл явчихлаа. Мөн л юм байна да. За өдрөөсөө хөрүүлээрээ. Анжи гэдэг нэр чи би өссөн шүү. Таны краш тий. Баярлалаа. Өдрөөсөө хөрүүлээрээ. Баярлалаа. Тэгээ мейк гүлэш хийж ин да. За. Баярлалаа. Гоё маа. Найруулагч яг энэ голоор ингээд ийм маш гоё төмстэй ийм гулаш харуулад тэгээ үнэхээр хэцүү болж байна. Одоо гараад гулаш авч яд гэдэм үү. Ингэж энэ харж байгаа зурган дээр бол нөгөө нэг төмсөө ерөөсөө ийм нухаш байдлаар биш зүгээр ийм гоё зөөлхөн юу яагаад чанаад болгоод тавьсан юм харагдаж байна. Одоо нэг төмсийг бол 2 хуваагаал тэгэл тэр чигээр нь л харуулж ийн гэсэн үг л те. Зөв. Улаан лол хийж байгаа шалтгаангүй ер нь хахад тэр нөгөө нэг ингээ аюугаа өвтгөн болчтой штэ тий. Тэр чинь нөгөө махныхан тэр каллогенуудыг илүү сайн ингээ нөгөө нэг чанаад өчөж байгаа учраас каллоген задраад аяанда энэ шүлэн жоох өөр өвтгөрөөд ирдэг. Тэгээд бүр болохгүй л тэгэл жинхнээсээ гурил мөрөл ч юм уу. Гэтэ гурилны оронд томатны паста хийх зүгээр шүү. За эфир усны дугаар 77 37 38 83 77 77 88 30 гэсэн дугаар. Гулаш бол маструудын хоолдоо тийм ээ. Маструуд зүгээр шаагаад ороод ирмээр. Би ч тэгж гулашиг өөлүүлдэг ингэдэг гээл ороод ирчих юм байна. Нэрээ нэг юу маш гоё юу хэлэхэд жоронд ордог зүйл гоё амттай болгодог чимэг лаврын навч шүү. Сая шиг лаврын навч хийхээр нь яг саналаа. Лаврын навч их гоёлно. За. Би соусад сардуулаар өвтгөрүүлдэг гэсэн байна. Тийм байна. За энэ бол үстэй янзын гулаш боллоо. Аимшигтэй. Ясч гоё. Дээр нь тэгээ бүр зүцгий тавиад штэ. За 94 тик 2 өдрийн мэнд. Би гулашны бүтцтэй мэрх юм аа. Өдрийн мэнд хүргэе. Ямар юм ярих гэсэн юм гинэ? Юм. Хөгжилтэй юм. За сонсъё хөгжилтэй юм сонсож өгье. Бөөндөө сонсгоё. Би гээд наадмаар ингээд 2 найзтайгаа ингээд үлчүүд ингээд жижиг байхгүй ерөөсөө донгоход тайны газар орохгүй. За. Наадмаар өсчихсэн муу шүү. Тий. Нэг тайны газар ороод нөөдөндөө нөө газар ордог байхгүй юу? За. Нэг харсан чи гулаш идчихсэн. Аа. Амар 5 мавга бараг 7 хоног шахуу гэл амар иддэг байхгүй юу? Аа. Нэг бид гурав дахиад өгөхгүй л яг үйдэн чи хоолоо ид дууснаа. Түдээс ахын дээр гулаш нь битний дээр шал амтгүй бэ. Өөрөө болохоор бараг хүн идэх бүр аппетит хөдөлт идчихлээ. Тий. За. Нүгт өөрөө байхгүй. Тийм ээ. За баярлалаа. Ер нь угаасаа тэгж гоё аппетиттэй идэх хүмүүс байдаг. Тий. Муухай хоолойч гоё идэх хүн байна. Юу ч идсэн гоё иддэг те. За энийг л авч идэх гэж бодтол иддэг. Тийм хүмүүс байна. Одоо нөө мукбанк хийдэг хүмүүс ч нь бол тэрнгээрээ л алдартай үздэг те. Яаж гоё реакц гаргаж ийн, яаж тэрийг гоё нэг юм амттай юм шиг харагдуулаад байна те. Энэ хаа нөгөө сая үзчихсэн бичлэгэн дээр гулашин дээр юу хийчлээ штэ, карри хийчлээ штэ. Тэгсэн байна. Тий, бэлэн карри хийчихээр бас айгуу гоё болчтой. Тэрийг гэхдээ би гулаш хийхээс илүү зүгээр карри л хийдэг. Тэгээ дахин юм хараач юм бол дахин юмхан карри шүү дээ. Би штэ ингээд каррины би бүр юм юутай штэ. Драматай штэ би. Би л карри дуртай. Йоо, би Бангладеш 2 сар те карри хийсэн байхгүй. Одоо ингээд уг нь 3 төрлийн хоол мах байдаг аахгүй юу? Ямааны мах, загасны мах, дахианы мах гэх 3 төрлийн сонголт байгаа юм. Гуруула яг адилхан. Карри л авдаг. Тий. 88 техник өдрийн мэнд. Байна уу? Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За, гулашийг хашрааж гин үү? Гулашрыг яах вэ? Би зүгээр Монгол гулаш, Монгол гулашны талаар л ярих гэсэн. За. Өөрөө бол яг дуртай гэхдээ нэг хийж иддэг юм аа. Аа. Яг манай аав айгуу гоё хийж өгдөг. За.
Тэгээ. Өнгөрөг бол би нөгөө Монголд амьдарч ирсэн болохоор. Өнгөрөг хүлээшийг айгүй их сайн мэддэг байхгүй. За. Тэгээ өнгөрөг хүлээш бол айгүй гоо шүлтэй хоол идэг. Тэгээд Монголд ороод ирэхээр л 2 дугаар хоол болоод ороод ирсэн болохоос ууг нь бол ууг гарлын шүлтэй хоол юм байна. Тийм байлээ. Тийм гэсэн шүү. Идэж үзсэн бас. За ялгаа нь юу вэ? Өнгөр гулаашийг ингээд идэж Ер нь бол гэхдээ яг тэр махны боловсруулалт нь бол баг төстэй тийм ээ. Бас яг тийм тушаал шиг л мах байт юм билээ шүү дээ. Тий адилхан. Ер нь хийх аргачлал бол ерөнхийдөө адилхан л та. Хамгийн гол шүлтэй болохоос ш. Шүлтэй болохоос ш. Мамтны хувьд бол ер нь яг л адилхан. Зөв. Та ерөнхийдөө өөрөө хийж үзчихээ үү? Ер нь бол би өөрөө хоол хийх дуртай. Гулаашийг нэг их хийдгүү маа. Манай Адмаа ихнэр хоёр л ерөнхийдөө надад тийм гулааш хийж өгдөг. Зөв. Гулааш хийвэл та ингээд нөгөө гулааш идэхдээ хачранд нь юу байвал илүү их дуртай байдээ? За тэгээ лонгийн салаад, байцааны салаад голцоо иддэг юм да. За. Өөртөө дуртай юмнуудыг хийх хэрэгтэй. Тийм. Байцааны салаад гоё шүү те бас. За шүүс оччлоо гэхгүй. За баярлалаа. Манай Ари ямар хэцүү харуулдаг хүмүүсээ бүр гулааш идмээр болчлоо гинэ. Хоёлаа гарч гулааш идё гулааш идё. Яг өнгөр гулааш шүү дээ энэ. Одоо харагдаж байгаа бол шүлтэй. Тийм ээ. Нэлээд шүлэхтэй. Тэгээд ер нь тэр шүлэхтэй байх нь илүү гоё шүү. Том луу муу үнтэй яг ийм л гоё юм байдгийг ер нь бол. Гэхдээ нэг өнгөр гулааш нэг тийм жоохон чихэрлэг амтдаж шүү дээ. Тийм үү? Тийм. Надад бол тэгж санагдаад байсан. Сахар махар хийдэг баха гэж бодсон шүү. Харин яа тийм бол одоо энэ бол бүр розмари хийгээд тавьчлаа. Тэглээ. Стейк хийх юм шиг. За эфир утас 77 38 83 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаад. За гулаашиг бол ингэж хийдэж шүү. Маструуд орж ирэл уйлалаад өгмөр байна да тийм үг. Түрүүнээс хойш 2 3 бичлэг үзлээ. Ер нь бол бичлэг болгон дээр махаа ихлэ зандаа тусна шарж ин тэр хайс үсгэж ин. Тэгж хийх юм бол илүү гоё доторхон зөөлхөн болж байгаа. Эсвэл гоё аргаар л ер нь хийд юм байна. Тэгээд тэр чинь нөгөө махыг ингээд идэхээр доторх нь ингээд нэг гаднах нь гоё хайрсан мөртлөгөөсөө доторх нь юм зөөлөн байна гэдэг чинь аюу гоё мэдрэмжтэй. Виногар амталж байна. Вау. 90 төгрөг өдрийн мэнд. За сайн байна уу өдрийн мэнд хүргье. Гулааш ярьж байна. За гулааш яаж хийдэг арга бидэнд нэг нүдэнд харагдтал яриач. За гулаашийг болохоор юу яаж хийдэг? Мах сонгоно нөгөө нэг эхлээд хуураад. За. Тэгээд томат томатнаас олж жоох хийгээд тэгээд хуурчдаг. Мах сонгон одоо сармистаа. За. Тэгээд нэг махаа нэг гоё ийм шаргал боллоод ирэнгүүт нь дээр нөгөө нэг саус шүлээ игээд. Тэгээд төтөө чанагчандаа нөгөө нэг цагаан тааруулж шаргал болгочдөг. Тэгээд энэ нөгөө юм гулаашинд нөгөө хамгийн гол нь хүмүүс нөгөө юу хийгээд байдаг шүү дээ. Өтгөрүүл гээд гахмаар эсвэл нөгөө нэг гурил гэж байна. За. Тийм. Тэр нь болохоор нөгөө ерөнхийдөө нөгөө түүгийн гурил бол нөгөө нэг болдгоо мэлээ. Түүгийн гурилээс жоохон ингээд жовхон шиг юм болчиход байдаг шүү дээ. Тэгээд тэр технологийн юу унших дандаа хуураад тэгээд хөргсөн гурил хуурж болгосон одоо нэгсэн хуураад болгосон гэсэн үг шүү дээ. Тэгээд хөргсөн тэр гурилаар баг зэрэг өтгөрүүлж олно. Эсвэл нөгөө төмсний нухшаар бас жоохон өтгөрүүлж олно. Тийм тий. Төмсний нухаш эсвэл нөгөө хүүхдээ өгч байгаа бол нөгөө шар хулууч юм уу тиймэрхүү юмар болгоод нөгөө гисэрдсэн. Тиймэрхүү юмар өтгөрүүлж олно. Түүхийн гурил гахмал хоёр болол биш юм шиг лээ. Тэр нөгөө хулуу хийжтэй тий хулууч өөр айгүй хурдан болчдөг штэ. Тэгээд шанжаа хавцад нөгөө хулуу маань өөр ингэж задраад айгүй гоё юу болчихд юм. Зутан болчд юм билээ. Тийм тэгэхээр саусыг илүү гоё өгтгөн болгож өгч ин гэсэн. Хулуу юу? Тий хулуу. Сая бүр хулуутай гулааш гээд хийж л байл та бас. Тийм хулууч юм бас тийм. Тэгээд нөгөө одоо нөгөө саусных нь өнгө үзэмжний хувьд бас яг өнгөнөх нэг саус нэг улаан хүрэн гоё өнгөтэй гардаг шүү. Тий тэр чинь нөгөө нэг яг тэр одоо саусаа төрүүлэх гэж байгаа хийж байгаа тэр хуурсан гурил юм уу эсвэл тэр одоо миксер хулууч юм уу жоохон төмс юм уу тиймэрхүү юмнаас тэднэрээс зөв хийснээс л тийм гардаг юм. Жоохон томат хийчт юм шүү. Томат болохоор нөгөө томат паста болохоор би бол одоо
дагаан цуггүй. За тэгээд за махны боловсруулалтыг ойлгочлоо. Хажууд нь юу юутай байвал гоё юм? Нөгөө жоохон би бол жоохон төмсний нухс байцаанслаад тэгэл будаа ч юм уу тиймэрхүү л юмтай болоод байдаг. Ой төмсний нухшаа юугаар гоё амталж байна? Төмсний нухс ч нөгөө маасл сүү тэгэл маасл сүүл гоё амталж жоохон давс. Юу одоо тэр нөгөө ингээд махыг бүр юм юу шиг тушаанг шиг болтол нь баг гал дээр ер нь хэдэн цаг болгох юм бэ? Тэр чинь нөгөө нэг бас юунаас бас хамаардаг юм лээ. Битүү чанагчны чинь одоо нөгөө ашигласан хугацаа гэх юм уу? Битүүмжээ авах хугацаа. Битүү чанагч бас өөр өөр идэм л дээ. Тэгээ ерөнхийдөө нэг өхөр онны махыг манай битүү чанагч бол 15 минутанд л яг л нэг идэх ялц болгоцсон байдаг. Бүр аймаар нэг тушаанг шиг нөгөө нурж унаад байхгүй. Гэхдээ гатууш. Гулааш нь махта гатуу болохоор онцгой дээ шүү дээ. За. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Сая энэ бичлэг дээр бол юу ачлаа штеп. Юу төглөө төмсөндөө майнууц хийчлээ. Тэг төмсөндөө майнууц хийх бол өстой гоё арга шүү. За. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Skytel-ийн In Live Hybrid гэдэг хослон төлбөрт үйлчилгээ. За хэрэглэгч та нэмэлт төлбөрт ерөөсөө санаа зовохгүйгээр 20,000 төгрөгээр бүгдийг нь багтаасан хybrid 20 гэдэг багц байд юм байна. Бид тэр энэ багцыг одоо танилцуулъя. За энэ багцыг сонгох юм бол танд 22 ГБ дата ирнэ. 5,000 нэгж ирнэ. Сүлжээндээ хязгааргүй яриа мессеж бичнэ. За энэс гадна music багцыг хязгааргүй ашиглах боломжтой гэсэн байна. Энэ үнэхээр хямдхан юм те. Тийм байгаа. 20,000 төгрөгөнд энэ бол би бол миний бүх хэрэгцээг хангаж байна шүү дээ. Тийм шүү дээ. 22 ГБ-ыг бол би хизээж барахгүй. Тийм. Тэгээ одоо нөгөө хүмүүс хоорондоо уцаар ярих багц учраас 5,000 нэгжиж та үрж барахгүй шүү дээ. Барахгүй. Тэгээд 22 ГБ ёо. Тэгээд ингэж байна. Хайбрид үйлчилгээний онцлог нь бол нэмэлт хэрэглээгээ цэнэглэгч картаас шийдэж болно. 20,000 төгрөгөөр юу ингэнэ тэр нэмэлт карт нь болохоор 11,000 карт гэж байгаа байхгүй юу? За. Энэ 20 ГБ дата 5,000 нэгж 30 хоногтой гэж байна. 14,000 карт гэж байна. Тэр нь 30 ГБ дата 5,000 нэгж 30 хоног. 21,000 карт гэж байна. Тэр нь 50 ГБ дата 5,000 нэгж 30 хоног. 50 ГБ датаг 21,000-аар хэрэгжилж ийн гэдэг чинь бас гоё. Тэгээ энэ чинь зөвхөн датанаас гадна нэгж байгаад байгаа. Сүлжээнд өнгөө ярьчин. Тэгээ дээрээс нь тэр music багц гэхлээр бас үнэхээр гоё хямдхан ийм юу юм биш үү? Гэхдээ зүгээр 20,000 төгрөгөөр бид нар одоо жишээл юу хийдэг юм? Ер нь одоо 20,000 төгрөг чинь баг гараал нэг хоол авч идэх юм гэдэгтэй. 10 км таксинд яваад дуусаа үсттэй. Тэг нэг гараал нэг гулааш авах юм шүү Тий. дээ. За одоо 20,000 ч одоо бас ер нь бол гэтэл чи энэ чи 20,000 төгрөгөөр яаж яана? Бүтэн сар амьдарч шүү дээ. Яг үнэ. Утсан бүтэн сар амьдарч байна. Гэхдээ 22 ГБ дата ч гэсэндээ сард их штэ тий. Ер нь өөрийнхөө хэрэглээнд бол хангалттай авчихаар 22 ГБ шүү бүр. Амар. За та бүхэн Facebook дээр Skytel official гэж бичээд хуудсыг дагаж болно. Instagram дээр болохоор Skytel group гэж байдаг юм байна. Зөвхөн Skytel MN гэдэг өөрийнх нь сайт руу ороод энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болцоотой холбоо барих утасны дугаар нь 90-60-6. 90-60-6 шүү. За баярлалаа. Гэхдээ энэ дугаараас гадна нөгөө нэг өөрийнх нь лавлах 15 гэдэг дугаар байгаа. Тэр дугаарлуу залгах юм илүү дэлгэрэнгүй шүү тий. 15 гэсэн дугаарлуу залгана. За манай нэвтрүүлэгтээ Skytel In Live Hybrid хосолсон төлбөрт үйлчилгээгээр хамтран ажиллаа. Маш их баярлалаа. За баярлалаа. За эфирийн утас 77 87 38 83 77 77 88 30 гэсэн дугаар дээр бид нар та нарыг хүлээж байна бит хоёр. За бит хоёр та нараас юу мэдэх гээд байгаа юм бэ гэхээр энэ гуляш гэдэг хоолыг яг ямар орцоор яаж хийх юм бол их гоё болоод байна вэ? Тийм, гуляшны маструудаа та бүхнийг одоо бусдандаа шипи өгчтэй өнөөдөр нийтээр гуляш идэхийн төлөөд хов нэмрээ оруулнаа гэж болж байна. Харин би одоо бодоод сууж ингэртэй хараад гуляш хийхлээр жижиг цаг гарна. Тэгээ тэр хооронд би тэсгүү тэгэхээр зүгээр худалдаж аваад идсэн л одоо дээр. Гуляшны ингэдэг юм бэлээ. Гуляшиг манай нэг найз нэм нэг үхрийн хавиргаар хийсэн байсан.
Тайраад. Рагу шиг ингэж нөгөө хавирга тайруулж байгаа. Тэгээ хийцсэн байсан. Зүгээр амнаас ингээд нөгөө ам дотор ороод уус чийдэг юм багч үлээ. Бараг калифта юм шүү. Тийм, өстой гоё болд юм байд тэр бол. 90-27. Өдрийн мэнд. 90-27. Сайн байна өдрийн минь. Сайн байна. Өдрийн мэнд. Өнөөдөр чи манай эмэгтэйчүүд яасан сүрхий шуурхаа байх юм. За, гулаашиг яаж хийж гин? Гулаашиг түрүүний хүмүүсийн ярьдгаар сонгоно хураад тэгээ махаа жоохон хайр тогтоогоод тэгээ жоохон томатны паста хийгээд тэгээ нэг 30 минут болгоч 30-аас илүү болохоор ингээд тушаамг шиг болчихсон юм байна. Өхрийн мах сонгодгоо, хоньны мах сонгодгоо. Өхрийн нөгөө юм цул мах, юу өөх бахтай, хальс бахтай тийм мах. Цулаар гоё болдог шүү те. Шинэ нэг одоо манай энэ найруулагч өгсөн байгаа бичлэгэн дээр шууд махан дээрээс гурил хийж хагаад хуурай ичлээ шүү дээ. Тэглээ те. Тий. За таны хувьд хачрамд нь юу хийвэл зүгээр юм? Ер нь юу хийж идвэл их гоё тохиромжтой юм шиг санагддаг уу? Хачрамд нь төмсний өвчмөл хийн. Тэгээд төмсний өвчмөл гэж зүгээр төмс нухна гэж юу? Төмсний нухна шүү дээ. Тэгээд тухайн өдөр хөрөгчөнд юу байна? Юу байвал таслаг байвал таслаар амтлаад, манууд байвал манууд тэгээд эсвэл бол маасл сүгээр амтлаад тэгээд хийдэг. Тэгээд нөө нухш маань аяг жоохон тийм гоё шингэн урсан байвал гоё идэг. Зөв. Бүр шингэн болгож хийх дуртай юм байна те төмснийхөө нухшиг. Тэгээд бүр амар гойчсон бол биш. Гэтэ нэг жоох нөгөө алюминий нухш энэ төр байдаг шүү дээ. Хүүхдийн тиймэрхүү хэлбэртэй. Тэгээд будаа хийн мэдээж будаагаа заримдаа гурван будаатай халаа дагшаа тэгээд хийн. Тэгээд савсаа дөрүүлэхээр болохоор ер нь ихтэй мал хийчих юм дөө. Зөв. Тэгээд намар гоё помидор хийсэн байгаа үед бол жоохон помидор савсаа хийгээд тэгээд одоо ингээд өвөл мөөл хавар энэ төр бол гоё шинэ байгаа байхгүй шүү дээ. Тэр үед нь зүгээр бэлэн томатны нухшаар. Тэгээд манай нөхөр нөгөө нийл салаад нь дуртай байхгүй юу? За. Наачиг. Тэгээд хүүхдүүдтэй төмсний нухш хийж өгөөд нөхдөд нийл салаад хийж өгдөг. За. Тэгээд салаад нь бол манай хүүхдүүдээс нэг салаад идэх болохоор ихэнхдээ зүгээр өвчтэй помидор ч юм уу тэгээд шинэ ногооны салаад тиймэрхүү. Нийслэл салаатанда ванду хийдгүү? Тийм шүү дээ. Санган хийдгүү? Нэрээ. Санган уу? Вандууг нийслэл салаад бол нийслэл салаад биш шүү те. Санган хийн заримдаа хийхгүй. Санган илүү гоё болдог те. Тухайн өдрийнхөө нөхцөл байдлаас болоод ер нь ихэнхдээ хийдэг. Хүүхдүүд нэрээ гулааш гэдэг хоолнд хэр дуртай байна? Дуртай шүү дээ. Дуртай хүүхдүүд бол айгүй. Гуг манай энэ одоо ер нь энэ манайх чихгүй сүүлийн үеийн хүүхдүүд чинь өөх идэхгүй тэгээд гуляш тэ нарийн мах тэгээд юм татсан махтай хоолнууд аюух дуртай шүү дээ. Спагетти, котлет тиймэрхүү татсан махтай хоолнууд их дуртай шүү дээ. Тэгээ гуляшны өөхийг бол зохиж л орхих юм багч үлээ. Манай хүүхдүүд ч бүр ингээд буусны махны өөх ялгаа шүү дээ. Манай хүүхдүүд ч иддэг шүү дээ. Зөө. Харин тийм хүн сонсогдоод байгаа. Айл малаар явахаар ингээд айл малд очиод хоол идэхээр ингээд машинцсан махта буусан шүү дээ. Тэнгүүд идчихтий. Зөө. Гэвч болохоор ингээд өөх махын аль халуулаа бууж ихээр идэхгүй. Өөрийн идүүл идэн үгүй ойртохгүй. За. Халуусан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Бид нар ч нөө 6 хоног лавшаа идж байгаа зөвхөн хагасаа бүтэнсэнд л бууз улдаг гэсэн учраас хамаараа болохгүй итгэл байсан л да. Тийм. Бууз гэдэг хоол. Ер нь миний хамгийн дуртай хоол бууз. Нийслэл салаад хоёр хамгийн дуртай. Багасаа л юм шиг байгаа. 90-11 өдрийн мэнд. Өдрийн мэнд сайн байна. За эрчүүдийн төлөөлөл орж ирсэн гуляшныхаа жорыг хуваалцъя. За. Би нөгөө өхрийн булчин махаар их дуртай. За. Тий. Булчин махыг сайхан чанж агаал. Ааго булчин махаа сайхан ингэ дөрүүлжин хийж ягаал. За. Яахан хуураад. Тэгээд түргэн боцолчонд чана. За. 15 минут чанаад. Манай түргэн боцолчонд тэгээд өөрийнх нь хийг нь гарцсан амраагаад гой зөөлөх юм бол. За. Миний хад амарх хүмүүс их хой юм шиг байна уу. За. Тэгээд шүлийн өтгөрөлийн хүүтэ усанд өөрөө хийж явахаас амарч байгаа л боцлаад хийг нь гарцсан хойно гаргаж дахиад нэг жоохон
Туслаад. Аль гачранд нь бодаатай хүмүүстэй. Ер нь гэхдээ нэг юу хийсэн чинь гоё юм бэлээ. Жихэр төмс гэдэг штэ. За тийм жихэрлэг төмс. Тэр хийж хийгээ болгоод их гоё хамт ордог юм бэлээ би сүүл гэж үзсэн. Ер нь бол булчин махаар их дуртай. За тэгэхээр булчин махаар ихлээр 0 хонстрын л доо тавиг өгнө. Яг нь ийд шимит коллаген болчингуудаа яах вэ гэдэг. Коллаген л Аа тий коллаген. Тий. Тэжээлээ гоё л. За. Гоё зөвхөн болоод ирэхээр гоё болох юм да. Зөв. Ер нь тэгээд гуляш ер нь давтамж нь яаж хийж гэн? Сард нэг байна уу? Оо яах вэ? Тэгэл хийнэ. Санахлаараа хийж байгаа. Тэгээд баха бөөндөө нөгөө шонхор цахаас авчиж авахаар нь гоё юм хаагддаг. Тэгэхээр махнуудаа янзлаад ер нь жоохон хатуу гэснээр янзлж байгаа л. Ялч хамцахаас гоё зөөлхөн болоо. Тэгээд гуляш болгож байгаа юм да гээ. Тийм нөгөө булчин махнууд яалц чанчангууд юуны шаардлага томатны паста энэ төр шаардлага байхгүй өөрөө айгүй гоё юу болчихно л доо. Өтгөн болчихно. Тэгээд өөрөө гоё шүл гараад ирдэг. Тэгээд тэр шүлэн дээр нь жоохон өтгөрүүлээл. Хөвтөө усан дуурал хийгээл. Миний нэг цаахаарч тэгээд болцтий. За баярлалаа. өдрөөс сайхан өнгөрүүлээрэй. За. Хөөе хайнд гоё коммент байна. Гуляшинд ус юусоо хийдгүү Бельгийнхээ пивик хийдэг гинэ. Гоё амттай болдог гэж штт. Тэгин. Түрүүн виногоор амтлаад байсан шүү. За нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна хаа. Тийм байна. За ерөнхийдөө бол би бол хангалттай л мэдээлэл авлаа. Тэгэх хэвээр байна, ингэх хэвээр байна. Тэр шүл соусаа яаж өтгөрүүлэх гэж ойлголоо, махаж яаж гоё болгохоо ойлголоо. Хачранд нь юу байвал зохимжтой гэдгийг бас маш сайн ойлгочлоо. Эхлээд хуурах ёстой гэдээ бас ойлгочлоо. Ер нь би гэгэрх шахлаа. Бараг хийвэл хийчихээр л болсон уу? Тий. За бяцхан гэсэн даз жаргал бэлгэлнэ гэсэн уриатаагаар амьд бактери хүүхдийн клиникс хамтран ажилласан. Мөн Skytel InLive Hybrid хососон төлбөрт үйлчилгээ хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн онцорой 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. За ингээд миний эфир дуусаж байна. Та бүхэн амралтын 2 хоногийг сайхан өнгөрүүлээд нэгтгэн өглөө 7 цагаас уулзцгаая. Баярлалаа анжааха. За баярлалаа.